Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн зохицуулалт. Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зөвлөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар. 144-ийн 1. Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй. 144-ийн 2. Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй оронтоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна. 144-ийн 3. Аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 144-ийн 2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих орон тутамд ноогдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. 144-ийн 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрөөс чөлөөлж эсвэл хөнгөлж болно. 144-ийн 5. Энэ хуулийн 144-ийн 3-т заасан төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журмыг засгийн газар батална. Энэ төлбөрийг гацгүй хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах бөгөөд төлбөр хураалт, зарцуулалт, үр ашигын талаарх жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагна. 144-ийн 6. Ажил олгогч энэ хуулийн 144-ийн 1-т заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгахыг хориглоно. 144-ийн 7. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. 144-ийн 8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээсээ зайнаас бүтэн бусцаагаар ажиллах төслийг бүрдүүлэх боломж тав хэмжээг авна. Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйл нийтээр амрах баярын болон 7 хоног бүрийн амралтын өдөр ажилуулахыг хязгаарлах. 98-ийн 2. Жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эсвэл 16 хүртэлх насны байнгын асаргаан шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон 7 хоног бүрийн амралтын өдөр ажилуулахыг хориглоно. 99-р зүйл ээлжийн амралт түүний хугацаа. 99-ийн 4. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 наснд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжиж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт төрийн болон хувийн хвшлийн бүх байгууллагуудад уриалж байна.